Бид студид дараагийнхаа зочныг өрөөд байна. За Монгол Улсын засгийн газрын ахлах референт Зоригт Баатар хөдөлгсөн ирээд байна. Танд өглөөний мэнд хүргэе. За бид хоёрын ярилцах сэдэв бол Монгол Улсын засгийн газраас энэ төвлөрлөлийг сааруулах стратегийн баримт бичгийг боловсруулж эхлээд байгаа. Дэрэгдээ саналыг авч эхлээд байгаа. За ер нь энэ төвлөрлөлийг сааруулах асуудал бол ер нь сүүлийн жилүүд их эрчимтэй яригдж байгаа. За гэхдээ энийг хэрхэн яаж бодит үр дүнд хүрэх вэ гэдэг асуудал бол тодорхой судалгаа шинжилгээний хүрээнд бас шийдэгдэх асуудал. Тэгэхээр энэ баримт бичиг дээр ажиллаж байгаа засгийн газрын ахлах референт Зоригт Баатарыг урьж энэ талаар мэдээлэл авахар ураад байна. За танд өглөөний мэнд хүргэе. Тэгээд та энэ баримт бичгийн талаар эхлээд мэдээлэл өгөөч. За ер нь бол төвлөрлөлийг сааруулах нь хэрэгтэй гэж ойлгоод байгаа. Гэхдээ яагаад заавал яг энэ баримт бичгийг гаргаж ээж энэ асуудал бас үр дүнд өгнө гэж ойлгоод байгаа. Ямар хэрэгцээ шаардлага байна гэдэг талаас нь. За баярлалаа. Монгол Улсын засгийн газар Швейцарын холбооны улсын засгийн газар хооронд хэрэгждэг засаглалыг дэмжих хөтөлбөр гэж байдیں۔ Тэгээд энэ хөтөлбөрийн хүрээнд манай засгийн газар хэрэглэх газар дээр төвлөрлөлийг сааруулах бодлогын дэмжлэг гэсэн төслийг хэрэгжүүлж эхлээд одоо нэг хагас жил болж байна. Тэгээд энэ төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын гол эхний алхам бол энэ төвлөрлөлийг сааруулах бодлогын баримт бичиг төрөөс одоо баримтлах бодлогыг боловсруулах асуудал байна. Тэгээ ер нь бол одоо урд өмнө нь бол одоо төвлөрлөлийг сааруулна гэдэг асуудлыг ер нь 92 оноос шинэ үндсэн хууль батлагдсан үеэс л яригдчих эхэлсэн юм асуудал та. Тэгээд энэ төвлөрлөлийг сааруулах ажлын өнгөрсөн хугацааны одоо үр дүн туршлагаас харахад бол бас нэгдсэн судалгаа тооцоогүй иж хүрэн зохицоор хандаагүй асуудалтай холбогдоод энэ бол тэгээд тухайн нөхцөл байдалч бас нөлөөлсөн баг. Тэгээд энэ тодорхой бас нэг мөрөөлж шийдэгдээгүй явж ирсэн. Тэгээд энэ асуудлыг л одоо энэ төслийн хүрээнд бол цааш та нэг төрийн байгууллагын бас шинжилгээ болон гол одоо зүйл болгож хэрэгжүүлэх зорилтыг засгийн газар хэлэх газраас тавьдаг. Одоо энэ боловсруулах шат бичиг баримтыг боловсруулах шат ямар хэн шатанд явж байна вэ? За бид энэ бичиг баримтыг боловсруулахад одоо манайд бас одоо төслийн нэгж ажиллаж байгаа. Тэгээд төслийн нэгж маань одоо бас дотоод гадаадын зөвлөхүүдийн туслалцаатаагаар мөн одоо манай эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор энэ төслийн баримт бичгийн төслийнх нь хэлбэрээр боловсруулад бэлэн болгочод байж байгаа. Саяхан өдөр олон нийтийн хилцүүлгийг өсгөн байгуулсан. Эрдэмтэн судлаачдыг оролцуулсан. Мөн одоо төрийн байгууллагын төлөөллөг оролцуулсан хилцүүлгийг зөвхөн байгуулсан байна. За энэ дээр бас гарсан санал онолыг бид тусгаад явж байна. Одоо бас одоо холбогдох төрийн байгууллагууд олон нийтийн санал асуудлыг бас авч энэ төр нэмэрлэн дээр нь яамдуудаас одоо бид бас саналыг авахар өнтэй яамдуудад төслөө хөргүүлж байгаа. Одоо энэ стратегийн бичиг баримт чинь бол засгийн газрын тогтоолоор батлагдаад явах уу тий? Ер нь хуулийн одоо юу гэдгийг өөрчлөлт гэдэг юм уу? Эрх зүйн шинэ одоо юу гэдгийг тийм харилцааг зохицуулах шинэ хуулиуд батлагдан гаргах шаардлагатай байгаа юм уу? Одоо байгаа эсвэл хуулиуд дээр ер нь бас болцооны ажиллаж болно гэж харж байна уу? Эцсийн дүндээ бол бүх салбарын маш олон хуульд өөрчлөлт орох юм. Тэгэхээр технээсээ бид нар төлөвлөлөөс оруулах бодлогын бичиг баримт төрөөс баримтлах бодлогыг бол их хурлаар батлна гэсэн бодолтой байсан. Сүүлдээ сая хөгжлийн бодлого төлөвлөлтөй хууль гараад энэ дээрсээ дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийн бодлогын баримт бичиг бол засгийн газар баталж болохоор ингээд ирсэн одоо нөхцөлийг бүрдүүлсэн. Тэгэхээр одоо засгийн газар энэ бодлогын баримт бичгийг бол бид нар батлуулаад тэгээ энэ ажлын хүрээнд нэлээ одоо салбарын бүх одоо төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын төрийн гүйцэтгэгчийн үүргийг одоо төвшөнд нь одоо дахин хуваарлах асуудлыг авч үзье. Ингээд энэ ажлыг хэрэгжүүлээд ирэхээр нэлээ олон хуулиуд одоо өөрчлөлт орох асуудлууд гарч ирнэ. Тэгээ энийг бол бас энэ чиг үүргийнхэн дахин хуваарлтаа холбогдуулаад хуулийнхаа өөрчлөлийн төслийг бэлдээд засгийн газраараа хэлцээд их хурлд өргөн барьж ийж тэгээ хуулийн эрх зүйн орчин өөрчлөгдөж энэ ажил цаашдаа бүр хэмжээгээр хэрэгжиж явах хэрэгтэй. Тухайлбал ямар хуулийн өөрчлөлт вэ? Та одоо жоохон энгийн шүлээд яриач. За бид нар бол ингээд хуулийн өөрчлөлт хийж байгаа хамгийн сүүлд үндсэн хуулийн дээр очиод хан мөргөөл зогсдог шүү дээ. Монгол улсын иргэн хаанчтай амьдрах хэрэгтэй. Тэгэл ерөнхийдөө асуудал явахаа байдаг гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр бидний бичиг баримт боловсруулах явцад бол бид эрх зүйн талаас нь бас их л судалж байгаа. Тэгэхээр энэ одоо ажлыг бол үндсэн хуулийн өөрчлөлтөнд хүрэхгүйгээр одоо хэрэгжүүлэх
бусад одоо өнөөдөр хэрэгжиж байгаа хуулиудаа өөрчлөлт оруулах замаар хэрэгжих болцоотой. За. Үндсэн хуульд бол энэ төвлөрлөлийг сааруулах өөрөөр нутгийн одоо иргэдэд хамгийн ойр байгаа төрийн ангачны нэгжээс хэрэгжиж болох болцоотой одоо цэг үүргүүдийг нь одоо хуулиах юм зарчмуудаар барьж байгаа юм л да. Тэгэхээр энэ ажлыг хэрэгжүүлэх одоо эрх зүйн үндсийг бол үндсэн хууль заасан байгаа. Тухайлбал үндсэн хуулийн 62 дугаар зүйлд бол нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засгийн нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэнэ гэж заасан байна. Нөгөө талаар хэрвээ нутаг дэвсгэрийн амьдралын холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар хууль төрийн зохицтой байгууллагын шийдвэр тусгайлан заагаагүй бол үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно гэсэн залт байж байгаа. Тийм. Үндсэн хуулийн залтал энэ. За нөгөө талаар бол энэ бол нутгийн өрөө төсний байгууллагын эрх хэмжээний асуудал байна. Нөгөө талаар бол энд нутгийн өрөө төс байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээдсэтний байгууллага нь үл шийдвэрлэж болно гэсэн бас залт байж байгаа. Тэгэхээр нутгийн өрөө төсний байгууллагууд мөн төрийн анхаарчны одоо төлөөлөл болох сум дүүрэг аймаг нийслэлийн цэцэрлэгнэр бол иргэдийн уралтайгаа нэг томтож ажилладаг. Бас үндсэн хуулиар бас заасан үндсэн залт. Тэгэхээр бусад хуулиудаа бол энэ зарчмаа бариад явчих юм. Үндсэн үзэл баримтал нь бол энэ үндсэн хуулинд нийцэж байгаа учраас. Тэгэхээр одоо тодорхой бид нар энэ төвлөрлөөс сарлах бодлогын төрөөс баримтлах бодлогыг бичвэрнтэй боловсруулах ажлын бас нэг нэлээд дотор нэлээд том амин сүнсний босон төрийн чиг үүргийг дахин хуваарлах, оновчтой хуваарлах асуудал байгаа юм л да. Тийм. Тэгэхээр зэрэг одоо засгийн газар юу яамдын түвшинд аймаг нийслэлийн түвшинд, сум дүүргийн түвшинд баг хорооны түвшинд төрийн ямар чиг үүргүүдийг одоо өөр өөртөө бие дагаад хэрэгжүүлж чадах вэ гэдгийг л бид нар оновчтой тогтох асуудлыг ярьж байгаа. Тэрнээс төвлөр зарлах чад бүх асуудлыг л одоо ерөөсөн бас төрөг гүшгүй хөдөлгөөд бүгдээ тарахад өгнө гэсэн асуудал биш. Хаана яг байх нь оновчтой байх уу? Өөртөө бие дагаад шийдвэрлэх болцоотой асуудлууд байна гэдэг. Өнөөдөр бол яг төвлөрөл бий болж байна, төвлөрөл их байна гэдэг асуудлыг бид нар ингээд судлаад үзэхдээ зэрэг бол янта захиргааны төвлөрөл, судлаачдын үзэж байгаагаар захиргааны төвлөрөл тийм ээ, төсвийн төвлөрөл, санхүүгийн төвлөрөл, тийм санхүүгийн төвлөрөл, дээр нь одоо эдийн засгийн төвлөрөл, улс төрийн төвлөрөл гэдэг ингээд хэд хэдэн чиглэлээр судлаачдаа авч үзсэн байдаг юм лээ. Тэгэхээр бид нар бол энэ одоо бодлогын бичвэрийн хүрээнд бол бид нар захиргааны төвлөрөл, ялангуяа төсвийн төвлөрөл хоёр дээр голж ажиллаж байгаа. Тэгээд захиргааны төвлөрөл гэдэгт нь юу амруулж үзэж байгаа нөхөр зэрэг ерөөсөө өнөөдөр Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулиар төрийн төв байгууллагууд болон нутгийн удирдлагын байгууллагуудад ногдуулсан чиг үүргүүд нь ямар шүүв байна. Яг түвшинд хэрэгжиж байна. Үнэхээр зөв сумд хэрэгж болцоотой чиг үүргүүдийг яам аваад юм уу хэрэгжүүлээд байна. Үстэй аймагт авч аваад хэрэгжүүлээд байна. Аймагт хэрэгжүүлэх болцоотой зүйлүүдийг одоо яам засгийн газар авч хэрэгжүүлээд байна уу гэдэг дээр бид нээлжин дүгнэлт хийгээд өнөөдөр юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгийг үзэж хагаад болж байгаа зүйлээ бол бид сайжруулад явна. Болохгүй байгаа зүйлүүд одоо үнэхээр одоо доочтойгоо эрх мэдлээ боомлоод одоо шийдэж чадах юм аваад дуртасан шийдэт байгаа юмуд бол тэргийн түвшинд нь байлгая гэдэг юм асуудлыг л энэ чиг үүргийн шинжилгээний хүрээнд бол авч үзье. Ингээд игээд ирэхээр зэрэг ийм байна гэдэг хуульдыг дахиад игээд ирэхээр одоо байгаа мөдөж байгаа хууль төсөө хуулиас гэсүүдэд зарим хуулиуд салбарын хуулиуд бол юу юм штэ тодорхой хэмжээнд өөрчлөлт орох асуудал гарч ирнэ. Тэгэхээр энэтэй холбогдуулаад аль ямар хуулиудад өөрчлөлт орох уу гэдгийг судлаа босруулаад ингээд одоо буцаж хилцэх юм ажил орох юм. Үнэхээр Монгол Улсын ерөнхийлөгч нөгөө ухаалаг төрийн нэг уриалга гаргасан ш, санаачлага гаргасан ш. Тэрэн дээр бас хэлж шít. Москвад исэн эрх мэдэл Улаанбаатар дотоод төвлөрсчөөд байна гэдэг. Үнэхээр таны төрөний хэлдэг шиг энэ захиргааны эрх мэдлийн гэдэг юм уу? Эрх мэдлийн төвлөрлийн нэг саадал байшин төвлөрсчөөд. За санхүү төсвийн эрх мэдэл бас л ер нь эндээсээ сургуулийн дээвж зассан ч гэсэн эндээ шийдэх болчоод. Тэгээд яг энэ хоёр эрх мэдлийн захиргааны санхүүгийн энэ төвлөрөл чи өөрөө бусад төвлөрлийг ингээд дагуулад хамаад ингээд нэг энэ саадал байшин бүгдийг аваачих гээд бүгдийг тэндээс өдөртөн чиглүүлж шийдэх гээд бүх эрх мэдэл тэнд төлөвлөх гээд байгаагийн шалтгаан үндэслэл болоод идэг юм шиг харагдаад байдаг л да. За энэ бичиг баримт ингээд батлагдчих юм бол хэрэгжих механизм цаг хугацаа тодорхой юм чинь үр дүн гарч эхлэх хэрэгтэй шүү дээ. Тэрийг юу гэж харж тооцож байна. За энэ баримтыг боловсруулахад батлуулчаад энэ дараагаар бас нэг энэ баримтчигтээ уялдаатай боловсруулж байгаа нэг зүйл бол сая би нэг хэлээд өнгөрсөн нөгөө чиг үүргийн дахин хуралтай асуудал байна. Тэгээ энэ чиг үүргийн дахин хуралтай аргачлалыг бас боловсруулж байгаа. Энтэй зэрэгцүүлээд. Энэ чиг үүргийн дахин хуралтыг ихтэл бид нар нөгөө сая миний ярьдаг аль төвшөнд нь байх нь зохистой байна вэ?
Зарим нь зүмийн одоо орондогт өгөөд байх биш. Бас шаардлагатай бол дэшээ яамд хэрэгжүүлж болно шүү дээ. Шаардлагатай л бол одоо үнэхээр нийгмийн талаас нь захиргаа байх нь зөв байж болно. Тэгээд зарим нь бол төвшөндөө хэрэгжих чигүргэж байна. Энэ бас босоод холцоонд хэрэгжүүлэх бас чигүргүүд гарч ирдэг. Дээр нь бас хэвтэй чиглэлд хэрэгжүүлэх, хамтран хэрэгжүүлэх бас чигүргүүд. Ингээд ялгаж гаргаж ирнэ. Эхлээд төвшөндөө бид нар ялгаж хэрэгжүүлнэ. Төвшөндөө бид нар аль оновчтой байхын төвшөнд тогтоосон дараагаар төр иргэний нийгэм юм уу төр аж ахуй нэгжийн хооронд шилжүүлэх чигүүргүүд бас юу байх вэ гэдгийг бас дотор нь ялгаж хэрэгжүүлэх ийм одоо ажлууд цааш хэрэгжинэ. Тэгэхээр энэ чигүүргийн шинжилгээг бол бид нар одоо нэг ямаг сонгож аваад хийж байгаа. Дан онлайн төвшөнд ингэж хийхээр бас дараа нь бод ажил дээр амьдрал төрчхөд сөрдөг штэ тийм. Тийм учраас бид нар байгалийн ямаг сонгож аваад байгалийн яам дээр бус яг ажлаа хариуцсан одоо хүмүүс нь оролцуулсан юм ажлын хэсэг гаргаж чад нөгөө чигүүргийн хувилтыг яг аргачлалтаар зэрцүүлээд хийж үзэж байгаа. Тэгээд ирэхээр байгалийн яам дээр бид нар одоо авч үзэж байгаа юм тэгэхээр зөвхөн салбарын багц бол 30 орчим хувь байна. 30 орчим хуулийн хүрээнд одоо чигүүргийн тодорхой чигүүргүүдийг бүх төвшөнд хэрэгжүүлж байна. Энэ салбарын хэмжээ. Дээр нь эднийтэй холбоотой хэрэгжиж байгаа бас 20 орчим хууль. Ингээд бид нар одоо байгалийн хуулинд салбарт чигүүргийг хэрэгжүүлэхэд авч үзэхдээ 50 орчим хуулийн хүрээнд одоо чигүүрийг хэрэгжиж байгаа. Тэгээ энэ дээр одоо бид нар дахин хуульт хийгээд нэгдүгürt ингээд ирэхээр зэрэг салбарын хуулиуд өөрчлөлтөө. Хоёрт бас энэ чигүүргийг дагуулад бас төсвийн эрх мэдлийг нөхөх хэрэгтэй. Тэгээ төсвийн эрх мэдлийн чигүүрхтэй нөгөн. Тэгэхин тулд орлогоо яаж бүрдүүлдэг байх вэ? Тэр тухайн орон нутгатаа суманда доктортой бас нэг байдаг тийм их орлогын их өсвөрийг бүрдүүлэх асуудал юм. Тэгэд тэр орон нутаг бол бүрэн хэмжээгээр бие дагаад санхүүжиж чадахгүй. Өнөөдөр бол ерөнхийдөө орон нутгийн аймагуд бол төсөөгнөөс задлын 30 орчим хувиар орлого бүрдүүлдэг. Сумууд бол нэг 10-15% одоо орлого бүрдүүлдэг. Зэрэг нь 10 хүрэхгүй ч байна. Ингээд ихтэй зэрэг тэндээ доктортой өөрсдөө шийдвэрлээд хийчихсэн орлогуудыг тэнд бас хуулийнхын зэрэгцээгээр дээр нь зөвхөн төсвийн татаацтай санхүүгийн дэмжлэг өгөх орлогын шилжүүлэх энэ төсвийн тэнцвэржүүлэлтийн механизмыг бас цаашдаа доктортой яаж авч явах вэ гэдэг тийм төсвийн санхүүгийн төсвийн одоо тэнцвэржүүлэлтийн бас асуудлын төсвөөр энэ төслөөр авч үзье. За баярлалаа. Та бүдэн ажилд амжилтсан. За баярлалаа.